Тогтвортой хөгжил ба уур амьсгалын өөрчлөлт. Тогтвортой хөгжил гэдэг нь бид өнөөдөр амьдрахдаа байгаль орчин эдийн засгийн тэнцвэрийг хадгалж ирээдүйн хойч үеийнхэндээ эрүүл цэвэр орчныг үлдээх хэлнэ. Өөрөөр хэлбэл бид зөвхөн одоогийн ашиг сонирхлыг бодох биш, ирээдүгөөч мөн хамтан бодож шийдвэр гаргах хэрэгтэй гэсэн үг юм. Тогтвортой хөгжлийн 3 тулгуур ойлголт нь байгаль орчин, нийгэм, эдийн засаг. Эдгээр 3 зүйл нь хоорондоо салшгүй холбоотой ба аль нэг нь алдагдвал нөгөө хоёр нь ч мөн дороодох эрсдэлтэй байна. Уур амьсгалын өөрчлөлт гэж юу вэ? Уур амьсгалын өөрчлөлт гэдэг нь тухайн газар нутгийн агаарын дундаж температур, жилд орох хурд үндэсний хэмжээ, цаг агаарын аюултай болон гамшигт үзэгдлийн давтамж, хор хөнөөл зэрэг үзүүлэлт нь урт хугацаанд гарсан өөрчлөлтийг хэлнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн жишээ ярилцгаая. За эхнийх нь мөсөн бүхэл хайлах, ган ачиг, ихээр гарах, галт төмөр гарах зэрэг болно. Эдгээр уур амьсгалын өөрчлөлт нь нөлөөлөх хүчин зүйлсийг хүний гаралтай ба байгалийн гаралтай гэж хоёр ангилна. Байгалийн гаралтай хүчин зүйлс нь надны идэвхжил, галт уулын дэлбэрэл, далайн идэвхжил, дэлхийн тойрог зам ба хазайл, мөсдлөг ба мөсжилт. Хүний холбоотой хүчин зүйлс нь шатах түвшний хэрэглээ, үйлдвэржилт ба эрчим хүч, тээврийн хэрэгсэл, ой мод устгах, хог хаягдал хаях зэрэг болно. Уур амьсгалын өөрчлөлтөнд бидэнд олон зэрэг нөлөө үзүүлдэг. Жишээ нь байгаль орчин, гол мөрөн, хайлан, ган ачиг, үер нэмэгдэн, амьтан ургамал устгах аюултай. Харин хүний амьдрал халуун хэмтэг болж эрүүл мэндэд муугар нөлөөлнө, ус хүнсний хомсдол үүснэ, байгалийн гамшиг ихснэ. Харин эдийн засагт мал аж ахуй, газар тариалан хөгжин, ургац багасна. Уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах арга замууд нь эрчим хүчийг хэмнэх, гэрэл цахилгааны дулааллыг багасгах, хогоо ангилан хаях, дахин боловсруулах боломжтой болгоно, тээврийн хэрэгслийн зөв хэрэглээ, алхах, дугуй унах, нийтийн тээврийг ашиглах, усаа хэмнэх, нэг удаагийн хэрэглэнээс татгалзах. Уур амьсгалын өөрчлөлт бол бидний ирээдүйд маш том нөлөөтэй асуудал юм. Хэрвээ бид одооноос эхлэн зөв дадал хэвсүүлж чадвал их дэлхийгээ хамгаалж чадна. Бага үйлдэлж том өөрчлөлтийг авчирдаг гэдгийг бид санах хэрэгтэй. Тогтвортой хөгжил ба